Намайг Тогмодын Дор чанд гэдэг. Аав маань Завхан аймгийн Харьяат, ээж маань Ус аймгийн Угуул. Би өөр айлын отгоо хөхөд, хоёр ахтай нэг эгчтэй. Аливаа улсын хөгжил гэдэг бол тухайн улсын дүндэр байшин, явж байгаа машин, идж байгаа, хэрглэж байгаа аливаа хоол хүнсээр бол илэрхийлэгдэх юм аа. Хөгжлийн их усрын өөрөө хүн хүүхдээсээ эхэлдэг. Хүүхдийн ёс зүйн асуудал бол бидний хувьд хамгийн тулгымцсан асуудал юм аа. Монголын хамгийн анхны математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 2 дугаар сургуульд бол сурсан. За бидний үеийнхэн бол хөдөлмөр бол хүнийг бий болгодгоо гэсэн юм хатуу үзэл, ийм ихтгэл үнэмшил дээр хүмүүцсэн үеийнхэн байдаг. Улаанбаатар хотын нэлээд олон гэр хороол хашаанаас хашаа дамжиж бас амьдарч ирсэн ийм хүүхдүүдтэй 40 мянган яармагийнхан маань 1966 оны үерээс хойш бүгдээрээ зовлон жаргалаа нэгдээд энэ яармынхаа дэнжтээр буусан байна. Эдийн засгийн мэргэжлэр Монгол Улсын их сургуульд бол орж сурсан, төрийн санхүүж мэргэжилтэй төгсөө. Сургуулиа төгсөөд Монгол Улсын сангийн яамд орсон. Өнөөдөр Монгол Улсын хөгжлийг аваад үзэхлээр ердөө хотын төвөөс 5-10 км-ийн зайтай газар бол Монгол хүний амьдрал шал өөр байна. 25 жилийн дотор эдгээр хүмүүсийн амьдрал үнэхээр гээгдсэн байна. Тухайн үед бол эдийн засаг нэлээд ямарчгсан. За картын барааны дараа үе өсөн л та. Тэгээд маш олон хүмүүс төрөөс гарч ирсэн. Харин бид нар бол сөрөөд төрд бол ажиллаж исэн ийм залуу үеийн төлөөлөлтөд. Энэ залуу хүмүүс одоо яаж ажиллах вэ гэсэн байдлаар Ахмад өмнө хардаг байсан. Бидний хувьд бол өдөрт 16-аас 18 цаг ажиллаад үнэхээр одоо ажлын ачаал гэдгийг мэдэрч ирсэн энэ залуучууд төрийн бодлого бол хүндээ чиглэсэн. За хүн нь бол төрөөд эдэлсэн ийм хөгжлийн концепц бол өнөөдрийн бол хамгийн зөв систем байна гэж бүгд төлөөлшөөрöd байгаа. Би Япон улсад Хитацубаши гэж бас эдийн засгаараа тэргүүлдэг ийм сургуульд сурах юм завшаан тохиолдсон. Олон улсын валютын сангийн тэтгэлэг хөтөлбөр аваад ингээд их баяртайгаар Япон улсыг зорьсон. За маш их азтай тохиолдол юу вэ гэхээр миний одоо профессор маань Японы сангийн дэд сайд байсан. За тэтгэвртэй гарсан өвгөн хурж ирээд тэгээ миний дипломыг удирдаад явж ирсэн олзгох хууртай ажилласан юм аа. Тэгээд үүний үр дүнд одоо Японы сангийн яамд бас тадлах хийж ажиллах юм боломж олцоо гарсан. За энэ багшийнхаа ачаар бас Монгол улстай нэлээд олон төслүүдийг амжилттай санхүүжүүлсэн. За мөн нэлээд одоо их хэмжээний одоо зээлийг буцалгүй тусламж олгоход бас манай тэр багшийн тийм нөлөө их байд юм аа. Үр дүнд нь ямар ч байсан нэг 180 орчим сая долларын одоо асуудал тусламж болж буцалгүй тусламжаар бол шийдэгдчихсэн. Монгол улсын хувьд бол хөгжиж байгаа эдийн засаг маш том хоёр орны дунд амьдардаг. Бидний хувьд бол төр нь хүчтэй байх ёстой, төрдөө ажилдах хүмүүсийн сэтгэл зүрэхтэй бас мэдлэг чадвартай байх ёстой юм аа. Өнөөдөр дэлхийн түүхэнд одоо жилийн 10%-аас дээш долларын зээл авсан ердөө 5 орн байна. Африкийн 2 орн байна. Аргентин, Латин Америкийн орн байна. Түрүүчийн ярьдаг Грек байна. Нэмэх нь Монгол байгаамаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид асар үнэтэй мөнгийг аваад бид өнөөдөр цалин тэтгэврж болон сонгуульдаа зарцуулаад байна. Бид 3 сая монголчууд 3 тэрлион долларын ийм баялаг дээр амьдарч байгаа. Гэхдээ бид маш орлого багатай байна. Ухамсарын түвшинд бас ядууралд орсон байна. Бидний хувьд өнөөдөр мэдлэгтэй, чадвартай, бас итгэл сэтгэлтэй Монгол улсынхаа төлөө гэсэн цохилго зүрхтэй ийм олон монголчууд хэрэгтэй. Бид цөөхөлөө байна. Маш их хэмжээний мөнгийг бид зам руу оруулж байна. Зам бол Монгол улсад хэрэгтэй. Тэгэхдээ энэ бол өр өгөөжтэй төслөө гэхэлэр биш юм аа. Өнөөдөр бид одоо замаасаа бид хураамж аваад тэндээсээ орлогоо бүрдүүлээд тэгээд өрөө төлдөг ийм арт түмэн биш юм аа. Замыг нь судлаад үзэхлээр замын одоо материалын 70-80% нь бид өмнө төршөөсөө авч зам дээр ажиллаж байгаа хүмүүсийн 65% нас өмнө төршийн хүмүүс байна. Тэгээ бид арай гэж хамгийн өндөр үнэтэйгээр гаднаас зээл оруулж ирчгээ тэр зээлээ буцаагаад гаргачихж байгаа нь бидний алдаа юм аа.
Үр дүнд нь 1250 байсан долларын хойш 2000 төгрөг болоод өсөж байгаа. Үр дүнд нь бид бүх одоо идэж уудаг зүйлсээ урд туршилсан авдаг бол энэ үн одоо орж ирж байгаа бараа бүтээх үнэтэй болчиход байгаа маа. Тэгээ энэ бол эдийн засгийн маш буруу бодлого. Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал бол маш хүнд байдалтай байна. Эдийн засгийн хямрал бол гүнзгий шатандаа байна. Зарим дарга нар бол эдийн засаг хямраагүй Монгол улс хөгжиж байгаа гэж ойлгоод байна. Эдийн засгийн томьёолоороо бол 2 өдрөөр дараалан дотоодын нэвтрүүлэгтэн унах юм бол энийг эдийн засгийн хямрал гэж үздэг юм аа. Олон улсын стандартаараа ч тийм тэр агуулгаараа Монгол улс хямарчаад байна. Ард иргэдтэйгээ уулзаад явж байхад бид төрдөө итгэхгүй байна. Төрд гарч байгаа хүмүүс маань худлаа яриад байна. Маш их амлалт өгöd байна. Энэ гарч ирснийхаа дараа бидэнтэй эргэж уулзахгүй байна. Бидний санал бодлыг сонсохгүй байна. За жил их тусам амьдрал маань дордоод байна. Далхаа таллаж идэх бол энэ асуудал бүр тэрнээс илүү асуудлууд улам бүр бий болоод байна гэсэн ийм цөхрөл шаналл, ийм одоо харанхуй одоо ийм уйтар гонигтай ийм нийгэм, ийм хүмүүс бол улам бүр нэмэгдээд байна. За ийм хямарсан байгаа тохиолдолд бид энэ бодлогын арга хэмжээг засахгүй бол болохгүй юм. За төсвийн маш захираг баттай зохицуулалт, за мөнгөний бас хатуу бодлого, за мөн бүтцийн өөрчлөлтийн бодлого, ажлын байрыг бий болгох бодлого гээд энэ бодлогуудыг зохицоор нь хийж бид хямралаас гарах учиртай юм аа. Дэлхийн түвшинд хамгийн бага хугацаанд улс орноо хөгжүүлсэн бол Сингапур 25 жилийн хугацаанд, Солонгос 30 жилийн хугацаанд босгосон бол Япончууд 50 жил мөн дээшээ хөгжлөд явж байна. Тэгэхээр бидний хувьд энэ улсыг бүтээн босгоход бол доор хаяж 2 үе хэрэгтэй. 25 жилийн дараа өөртөө ихтэй ийм ажиллах чадвартай шинэ үеийг дундаж давхаргыг олон болохын төлөө бид бол ажиллах шаардлага бол байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх ийм төслийн ажлыг санаачлаад хэдэн Япон өвөөнөртэй бас Японы засгийн газраас 75 сая долларыг зээлж аваад туршиж үзсэн. Хэдэн дарга нар маань бас наа чин бүтэх болоо да гэж эргэлзэж байсан. Энэ маань маш амжилттай хэрэгцээ. Өнөөдрийн байдлаар 700 аж ахуй нэг чинээр зээл авсан. 12 мянган ажлын байр шинээр бий болсон. Эдийн засгийн хямралын үед энэ ажлын байр маань хэвээрээ хадгалагдсан бид олзуурхаж явдаг. Тэгэхээр санхүүжилтийн системийн зөв хийж өгөөд за мөн бодлогын тэр зөвлөх үйлчилгээг нь сайн хийгээд сургалтаар сайн хангачих юм бол Монгол улс, монголчууд маань ажиллаа хийж урт хугацаанд ажлын байрыг хадгалж чаддаг гэдэг ийм сайн жишээ бол байна. Бидэнд өнөөдөр юу хэрэгтэй юм бэ гэхээр бидэнд ажил хэрэгтэй. Бидэнд тогтмол орлого хэрэгтэй. Аливаа улсын түүхэнд хүн амынхын 50-аас дээш хувь тогтмол орлоготой ажилтай байж тухайн улс бол урт хугацаанд өсөж өндөх, доктортой хөгжих боломжтой улс орон гэж үздэг. Сонгуулийн тухай хуулиар өнөөдөр иргэд бие дааж сонгуульд оролцох эрх нэгцээ. Гэхдээ бие дааж байгаа хүмүүс маань яг нам байгуулж байгаатай адил 801-ээс дээш хүний санд цуглуулж ард иргэдээс мандатаа авч улсын хурлд өрсөлдөж байгаараа их онцлог юм. Өмнөх 25 жилийн алдагдсан энэ алдагдлыг ирээдүйн 25 жилд үлдээхгүй төлөө өнөөдрийн энэ залуучууд бүгдээрээ сэтгэлээ нийлүүлээд хамтдаа улс төрд гар гараасаа барилцаад ойлохгүй, буцахгүй, шаналхгүй за юутай ч гэсэн ямар ч тохиолдолд ирээдүйн үр хүүхдийнхээ өмнө аав ээж нар чинь ямар ч байсан энэний төлөө тэмцэн юм шүү гэж хэлж үр ачнараа тойруулж суулгаж энэ улсыг бид нар байгуулсан юм шүү гэж хэлхийн төлөө бид улс төрийн сонголт хийж байгаа. 801 хүний гаруй үсэг цуглуулад явж байхад дэмжиж 8000 хүн маань гаруй үсгээ зурж өглөө. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид ямар нэгэн намаас биш бид даагчид бол бид олон түмнээс шууд эрхээ аваад улсын өөр сонгож байгаа гэдгээр онцлог байна. Өнөөдөр олон түмний хүлээлт бол бид 25 жил маш олон намуудыг сонголоо. Сүүлдээ бид 2 намаа сонголтоо хийдэг боллоо. Одоо бол бид зөв сэтгэлтэй, зөв бодолтой, зөв хүмүүсээ сонгоё гэсэн ийм хүлээлт маш их байна. Ас холоос ирсэн 200-аад залуучууд нэгдэж нэгтрээд дундаасаа 30 гаруй залуучуудыг бие дааж нэр дэвшүүлэхээр улсын хурлын сонгуульд бол оролцохоор шийдвэр гаргасан байгаа. За өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээгээр 23 залуучууд, за нийтдээ 30 залуучууд бид
их хуралд бие даа нэрээ дэвшүүлж байгаамаа. Бидний хувьд 40-45 насны үр хүүхдүүдтэй амьдрал маань тогтцсон. Гэхдээ одоо өнөөдөр улс орныхаа төлөө өөрсдөө хувь нэмрийг оруулахгүй бол болохгүй гэсэн ийм итгэл сэтгэлтэй, ийм нэгдсэн шийдвэр хүрсэн ийм залуучууд байгаамаа. Улсын хууралд бие дааж сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн маш олон нөхдийнхээ хамт бид мөрийн хөтөлбөрөөр боловсруулсан. За мөрийн хөтөлбөр маань хүн хөдөлмөр хөгжил гэсэн ийм мөрийн хөтөлбөр байгаа. Дэлхийн хөгжиж байгаа замун хөгжил ойролцоо маш олон орнуудаар манай залуучууд явж сурж, ажиллаж, тентгийнхаа бас соёлыг, тентгийнхаа бас жишгийг Монголдо нэвтрүүлэхээр ийм залуучууд сугалчаад байна. Тэгэхээр мөрийн хөтөлбөр маань үндсэндээ макро эдийн засгийн бодлогын алдаануудыг заснаа. Ялангуяа энэ их үрийн асуудлыг бид цэцлэх ёстой маа гэсэн ийм байр суурь дээр хатуу байгаа. Өнөөдөр Монгол хүнд шинээр төрж байгаа Монгол хүүхд бүрийн нуруунд дээр 14 сая төгрөгийн үр шууд нуруунд дээр нь орж ирж байна. Энэ үр цаашаа өсөөд авч байгаа үрийн маань дийлэх хэсэг нь бол гаднаас авч байна. Мөн дотоодосоо үр тавьж байна. Зөвхөн 2015 оны байдлаар зээлийнхаа хүүнд төлсөн дүн бол 731 тэрбум байна. Энэ бол 820 цэцэрлэг барих хэмжээний мөнгө. Энэ бол 360 сургууль барих хэмжээний мөнгө. Гэтэл Ярмагт маань сургууль цэцэрлэгийн асуудал хүнд байна. Энэ бол Монгол улсын өнөөдрийн гол асуудал болоод байна. Өнөөдөр сонгуулиас сонгуулийн хооронд 4 жилийн хугацаанд сонгуул болохоор л намууд бие биентэйгээ өсөж мөнгө тараадаг, мөнгө амладаг. За мөнгөө шууд өгч болохгүй хуулийн зохицуулалтаа болохоор иргэдтэй хувьцааг нь худалдаж авъя гэсэн санал тавьдаг. Ийм ажил хийдэггүй халамжийн эдийн засгийн систем рүү бид өөрсдөө ороод байна. За сүүлийн 25 жилийн хугацаанд гээгдсэн зүйл бол Монгол хүн өөрөө байна. Хотын төвөөс өрдөө 5-10 км-ийн зайд 25 жилийн өмнөх Монгол хүний амьдрал өнөөдөр яг энд хэвээрээ байна. Хөгжил бол хүндээ наацсан байх ёстой. Гэтэл хөгжил маань цемент рүү орсон байна. Бид Монгол хүнд хөрөнгө оруулалт, Монгол хүнийг бүтээх байдлаар ирээдүйн тусгаар Монгол улсыг ирээдүйн үед хойч үлдээх ёстой болохоос биш. Бид өнөөдөр хэн нэгэн харийн орны эсвэл гадны хүмүүсийн бодлогоор нөлөөгөөр зөвхөн баялгаа зарж бодлоод амьдардаг ийм үндэстэн бас ёсгүй юм аа. Төр засгийн бодлого нь улс төржөөд байдаггүй. Улсад орж байгаа хүмүүс нь бас зөвхөн одоо 4 жилийн хугацаанд юу хийх вэ гэдэг дээр анхаарал байдаггүйгээр урт хугацаа руугаа харж энэ улс орны хөгжлийг урт хугацаанд төлөвлөж урт хугацаанд бий болгосон тэр хөгжлийнхаа төлөлтийн дагуу ажиллаа хийдэг байх. Энэ нь бол Монгол улсын хөгжлийг марцсан маа. Зүүн нь бол бид их хэмжээний зээл авлаа гэсэн тохиолдолд үүнийгээ хүндээ хөрөнгө оруулалт хийгээд байх юм бол өөрөөгөө чинь өндөр байх юм. Бидэнд өнөөдөр сургууль хэрэгтэй, бидэнд цэцэрлэг хэрэгтэй, бидэнд эмгэгүүд хэрэгтэй байна. Энд ажиллах сайн багш нар хэрэгтэй байна, сайн эмчнэр хэрэгтэй байна. Бидэнд шинэ Монгол улсыг бүтээн байгуулах ирээдүйд 25 жилдээ итгэл үнэмшилтэй, өрсөлдөх чадвартай Монгол хүмүүс хэрэгтэй. Ийм болохоор Монгол төрийн бодлого бол хувь хүндээ чиглэсэн байх хэрэгтэй юм аа. Бид өнөөдрийн эдийн засгийн хямралт байдал мөн Монгол хүний гээгдүүлсэн энэ нөхцөл байдлыг засалруулах ёстой өөрчлөлт юм аа. Бид энэ улсын төлөө эх 25 жилдээ тууштай зүтгэх болно.